Сайн байцгаана уу? Дуу сонсогч тань лайв давхар өмнө хаач. Дуу сонсогч тань би өөрөө гарах юм. Ихэ багшуу. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Манайхан намыг пэйж хуудсандаа лайк дараад шеэр хийж сургалтаа илүү олон хүнд түгээх тал дээр манайхан анхаарч ажиллаарай. Дуу сонсогдож байна уу? Манайхан намыг гэсэн пэйж хуудснаас шеэр хийх юм байна шүү. Намыг гэсэн пэйж хуудсан дээр лайк дараагууд лайк дараад гишүүн байдаг группүүд рүүгээ намыг пэйжээсээ шууд шеэр хийгээд явах юм.
Ингээд нэг өгсөн юм. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос цахим сургалтыг сурлаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор Монгол Улсын хүний гавьяа дэмч манд татсан Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн хамбал ам нацаг дуржгаа өргөдө оролцож байна. Бид энэ удаа эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд уламжлалт анхаарах тухай сэдвээр ярилцах болно. Ингээд хамбал амтайгаа холбогдцгоё. Авч байна уу шаа. шахаас За энэ удаа эмэгтэйчүүд ээжийнхээ хүсэлтээр хоёр баяр эмэгтэйчүүд хүүхэд эрүүл мэнд уламжлалт анхаарах сэдвээр ярилцах болж байна. Тэгээд энэ юмнуудыг ярилцуулахдаа би маань тацсан дүрийн сэтгүүлч явуулаа. За тэгэхээр би шашны томоохон төлөвлөлтийн нэгэнтэй уулзч байгаа учраас эмэгтэй хүний тухай бурхны шашинд юу гэж онцлсан бэ гэдэг бол юу гэж дурдсан байдаг талаар тэгэхээр зөв онцлог залгамж үзэж байна. за тэрий маскавчаа чи маскасаа түүч. За юуны өмнө одоо Монголын нийт ард түмэнд энэ аврын одоо сайхан өдрийн мэнд өнөөдөр бас шинэ 8-ны бэлэгтэй сайхан өдөр одоо ингэ тохиож байгаа. Нэг тав хүндээ энэ сайхан бэлэгт өдөр тав хүнтэй уулзаж бас өөрсдийнхөө үзэл бодлыг одоо тав хүнийхээ мэддэг өрөнд одоо нэг хуваалцж байгаа одоо талархж байна. За миний хувьд бол өнөөдрийн ярих байгаа энэ сэдв бол бас нэлээд том сэдв байгаа учраас цаг одоо бас нэлээд бага байгаа. Тийм учраас бас бүгдийг одоо ярих боломж одоо байхгүй шүү гэдэг одоо бас хэлье. Гэхдээ энд одоо уламжлалт анхаарах ухааны юм уу, бурхан шашны онлын төвшний юмнууд яриад л хэрэггүй гэж хувийн хувьд үзэж байна. За гэхдээ энэтэй холбоотой энгийн одоо хүмүүст яаж илүү амар ойлгомжтой байх уу? За нөгөө нэг талаараа бол одоо эмч хүнийхээ хувьд олон хүний одоо эрүүл мэндтэй холбогдож явсны хувьд бид нар юуг анхаарч одоо явах нь бол их чухал юм байна. Юуг одоо мэдээж явал одоо хамгийн түрүүнд их чухал ач холбогдолтой байх уу гэдэг талаас нь одоо ингээ яа тэгээ сая сэтгүүлчийнхээ одоо асуусан зүйл одоо хариултыг одоо бодъё. За бурхны шин бол эмэгтэй хүний тухай. За тэр тусмаа одоо хүүхдийн тухай. За тэгээд ер нь одоо бүхэл одоо төрөл. За мөн одоо бүхэл одоо амьтны төсөл олон зүйлийг их сайхан дэлгэр нуусан л да. Тэгэхээр энэ яаж ийм нөхдөр яг үнэн чанартай бидний хувьд бол эмэгтэй хүн гэдэг талаас нь бүхний нам авч үзэхээс гадна ер нь эрэгтэй эмэгтэй төрлийн тухай одоо их чухал одоо айлтсан байдаг. За хүний төрлийг олно гэдэг бол одоо та бүхэн мэдж байгаа зүүнний үзүүдээр одоо удаа тогтоохтой адилхан одоо ийм чухал шүү дээ. Тэгэхээр энэ ямар утга учир вэ гэхээр их хүн болох үр хүүхэд төрүүл энэ бол үнэхээр өнөөдөр их агуу их буйны үйл за буян байдаг юм байна. За гэтэл одоо бид нар ингээд үр хүүхэдтэй болох их хүн болж байгаа энэ тохиолдолд хүний үүлийн үр яаж бүтэж байна? Ер нь хүний төрөл бол яаж одоо үүсэж бий болж байна гэдэг талаас нь авч үзэх юм бол бурхны номд юу гэсэн гэхээр ерөөсөө үүлийн үр бол одоо гарцаагүй хүний төрөл бол одоо чухал юм байна. Тухайлбал одоо эцгийн талаас за эхийн талаас ээжийн талаас за тэгээ махбодын одоо очир ерөөл 5 махбодны одоо эрүүл байх чухал байна. Хүний бие бол 5 махбодоос одоо маш их хамааралтай байдаг. За тэн дээр бол одоо аавын талын үүлийн үр, ээжийн талын үүлийн үр. За нөгөө үр хүүхэд болох гэж байгаа хүний өөрийнх нь намшийн бас 5 махбод. Ингээд одоо 6 мах төгөлдөр одоо эрдэнэ хүмүүний төрлийг олоход бол тухайлбал одоо ээж аав хоёрын буян одоо их өндөр байгаад байхад орж ирж хүүхэд болох гэж байгаа тэр хүний одоо төрлийн ядуураас болоод одоо доор байх юм бол тэр бол бас тэр айлын одоо хүүхэд одоо болоход боломж одоо муутай. За гэтэл орж одоо хүүхэд нь болох гэж байгаа тэр хүүхдийн одоо үүлийн үр их өндөр их буян төгөлдөр байж хахад
аав ээжийн буюу одоо ямар нэг байдлаар одоо баг зэрэг одоо ингээд дутагдaltaй эсвэл одоо тодорхой одоо нөхцөл шалтгаан буруу байх юм бол энд бол бас үр. Тэгэхээр эндээс юу гэж Бурхны ном айтсан байх тэр ерөөсөө хүний төрлийг олно гэдэг чинь бол аав ээжийн буюу тэр одоо орж ирж байгаа намшийн одоо өөрийнх нь одоо тэр бодголын буюу энэ гур бол зүүнний үзүүлэлтээр будаа тогтоож байгаатай адилхан маш одоо бүрдэлтийн ховор юм шүү дээ. Би болохдоо одоо чухал юм шүү дээ. Тийм учраас энийг одоо маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар яаж энэ хүүхдээ одоо үр хүүхдээ яаж хайрлах хэрэгтэй гэдэг эндээс одоо ухаан нь бол ургаж байна. Бид нар үр хүүхдээ одоо сайхан хайрлах юм бол миний одоо үр хүүхэд гэдэг чинь тийм чухал олон одоо үеийн сайн үеийн үрийг хурааж ид миний үр хүүхэд болсон байх шүү дээ. За хүүхэд нь ч гэсэн миний аав ээж бол надыг ингээд төрүүлээд өсгөөд ингээд өссөн бол ерөөсөө агуу их буйтай юм байх шүү дээ гэдэг талаас тулгын 3 чулуун дээр тулгын 3 чулууны одоо тэр зарчмаар одоо бие одоо хайрлаж хөндлөж явах ухаан бол энэ буддизмд альцаа. За тэгээ эндээс нь ягаад бол эрэгтэй төрөл гэж байж, эмэгтэй төрөл гэж байж, эндээс бол эмэгтэй төрлийг бол Бурхны номонд авч үзэхдээ бол юуны өмнө бол одоо бидний мэддэг төрийн 7 эрдэнэ дотор бол хатан эрдэнэд одоо ингээд аваад явж бүр заншаад хийж энэ юу гэж нөхдөд ерөөсөө төр айл гэр оршин тогтнод эмэгтэй хүн бол одоо тэр хатан хүний агуу их одоо сүр хүч бэлэг ухаанаар бол амьдралыг одоо авч явдаг шүү дээ. Тийм учраас хатан хүн гэдэг чинь үр хүүхэд төрүүлдэг юм аа. Үр хүүхэд төрүүлж тэр үр хүүхдээ бол агуу их одоо амьдралд нь одоо сургаж дадлагжуулж өгдөг ийм одоо ач холбогдолтой шүү дээ. Тийм учраас төрийн одоо 7 их эрдэнэ дотор одоо авч үзсэн байдаг. За нөгөө нэг талаараа бол эмэгтэй төрөл бол эр төлөвөөс ялгаатай боловч арга бүлгийн үүднээс бол Бурхны шиг юу гэж авч үзсэн бэ гэхээр барих бурхан одоо эмэгтэй дүртэй бурхнуудын дүр хэмжээнд одоо эмэгтэй хүнийг одоо авч үзэж хүндэтгэж ингэж явдаг ийм Бурхны шишний уламжлал бидэнд байгаа. Тэгэхээр энэ барих бурхан руугаа за хандаа одоо дагнсын дүр төрхөөр одоо самуу Бурхны одоо дүр төрхөөр эмэгтэй хүнийг бол Бурхны шишинд бол хүндэтгэж за арга бүлгийн үүднээс бол одоо ингэж авч үздэг ийм сайхан одоо уламжлалтай байна. Тэгэхээр энэ сайхан уламжлалыг ингээд аваад үзэхдээ бол бид нэр үнэхээр эмэгтэй хүн гэдэг чинь бол агуу юм байна. Яагаад гэвэл эмэгтэй хүн яг одоо тэр хатан эмэгтэй хүнийхээ одоо өөрийнх нь нүн чанараар бол үр хүүхдийг төрүүлэх юм байна. За үр хүүхдийг төрүүлж өсгөнө гэдэг бол Бурхны одоо номонд доод альцнаар бол Бодсодогийн одоо сургыг одоо бүтээсэнтэй одоо агуу одоо их буйтай байх шүү дээ гэж одоо ингэж авч үздэг юм байна. Тэгэхээр бид нэр ээж аваагаа одоо хүүхдүүд нь яаж их хүндэж хайрлах вэ? За бас үр хүүхдээ бид нэр одоо ийм олддгүй төрлийг олоод ирсэн үр хүүхдээ одоо энэ төрлөлд нь одоо яаж их гоё ухамсартай эрүүл иргэн болгож төлөвшүүлэх үү гэдэг ингээд энэ амьдралын одоо агуу ухаануудыг бол зааж хийж явдгаараа бол энэ эмэгтэй хүний ээж хүний сэтгэл бол одоо агуу юм биш үү дээ. Тэгэхээр саяхан бас таны дуу шүлгийн ном гэсэн. За тэр дотор ээжийн тухай, эмэгтэйчүүдийн тухай олон сайхан шүлэг өгөөд түүний тайлбарууд байсан л да. Эндээс онцлоход үзсэн гоо байна. Ер нь эмэгтэй хүний гоо үзсэн гоё эмэгтэй, сайхан эмэгтэй байна гэдэг нууц юунд оршиж юм бэ? За тэгэхээр хүн болгон одоо өөрийн гэсэн мөн чанартай байдаг. За бас өөрийн одоо гэсэн хүүлийн үр байгаа. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн одоо хамгийн агуу энэ аливаа хүний одоо үзэсгэлэн гоо сайхан гэдэг бол сэтгэлийн мөнгө байдаг юм байна. Бид нар бол одоо үнэхээр одоо агуу тийм үзэсгэлэн төгөлдөр байх юм бол би их сэтгэлийн үүлээ үнэхээр чамлан сахиж биеийнхээ үүднээс одоо ямар агуу үүлүүдийг одоо зөөр хийх үү? Хэл ярианыхаа үүднээс одоо ямар зүйлийг хийх вэ? Сэтгэлийн үүднээс тэгээ энийг задлаад үзэх юм бол нөгөө 10 хар нүгэл гэж бидний ярьдаг энэ зүйлтэй одоо холбогддог юм байна. Тэгэхээр хүн бол төрөл тутамдаа одоо амьтны амийг одоо дэвчиж явсан
тулгайг одоо дэвчиж явсан. За буруу бурцал одоо эд бүгдийг одоо дэвчиж явах юм байх юм бол энэ төрөлдөө бол үнэхээр агуу одоо үзэсгэлэн төгөлдөр за зөв явдал мөртөө ийм байх юм байна. За мөн одоо худлаа хийж. За тэгэл ховжив ширүүн үг. За тэгэл одоо тодорхой одоо зүйлүүдээр одоо хэлний одоо нүглүүдийг одоо ингээд агуу их айдуу зүйлээ авч явах юм бол энэ өөрөө ерөөсөө тэр чигээр одоо үзэсгэлэн гоё юм байна. Хорлолтой сэтгэл байхгүй, хомхой сэтгэл байхгүй, буруу үзэл гэдэг нь бол ерөөсөө ертөнцийн болоод ертөнцөөс итэлсэн үнний зүйлийг мэдхгүйгээс үгүйсгдэг энэ үзлийг одоо буруу үзэл гэдэг юм байна. Энэ бол үүргийн үр байхгүй шүү дээ гэж хэлдэг үзэл шүү. Байдаг юм байхгүй гэж үзээд байгаа хүн бол асар их одоо буруу уналт ундгийн байна. Буруу зүйлүүдийг хийхдээ бэлэн байдаг юм байна. Тэгэхээр энийг одоо сайн бодож явах нь зөв. Тэгээд эндээс одоо ерөөсөө хүний үзэсгэлэн гоо гэдэг бол хувцс мэдээж одоо хүнд одоо чухал үүрэгтэй юу бол үүрэгтэй. Гэхдээ миний бодоход ерөөсөө энэ хамгийн гоё одоо сайн сайхан гэдэг бол нийт засварлын сэтгэлийг л өөртөө одоо агуулж яваа тэр бодлого бол хамгийн үзэсгэлэн төгөлдөр юм байна. Хамгийн одоо хүн болгон таалагддаг, хүн болгоны одоо тусалж чаддаг тийм агуу их эрдэм бол нийт засварлын сэтгэлийг одоо дагаж бий болгох юм байна шүү дээ. Тийм учраас энийг одоо бүгдээрээ маш сайн одоо бодож явах юм бол нийт засварлын одоо бид нар ингээд тийм хувцаар брэнд энэгээр хоёлаа гэдэгхээ оронд миний бодлоор бол бид нийт засварлын сэтгэлээрээ одоо өстө үнэхээр туг дарцаг болгоод брэнд болгох юм уу те. Ингээд одоо нийгэмтэйгээ харьцаад, үр хүүхдтэйгээ харьцаад, хань ижилтэйгээ харьцаад, хажуу хамт олонтойгоо харьцаад явах юм бол энэ бол эмэгтэй хүний одоо агуу одоо брэнд болно. А нөгөөний талаар бол дарих бурхны яг амтан бүгдийг инэрдэг тэр агуу сэтгэл бол эмэгтэй хүн улам их ойрхон байна. Тэгэхээр энийгээ бид нар харин өнөөдөр энэ гэр орондоо гаргаж чадж байна, үр хүүхдээ гаргаж чадж байна, хань ижилтэй гаргаж чадж байна, хамт олондоо гаргаж чадж байна гэдэг талаас нь өөртөө одоо өөрийнхөө дүүрдэх сэтгэлийн одоо уялдаа холбоог өөрийнхөө үүлийн үрийн толинд одоо харсах хэрэгтэй. Үүлийн үрийн тол бол одоо баталгаатай бодтой үнний тол шүү дээ. Тийм учраас тэнд одоо сайн харж энийг ингэж авч явах нь бол их чухал юм байна. Үүлийн үрээ харах гэдэг чинь тэгэхээр гიშгсэн өрөө бас эргэж харах шаардлагатай байна. Тэгээд магадгүй санаатай буруу үйл хийсэн бол тэрийг юу засаж залруулж болох уу? Болно шүү дээ. Одоо бурхны намд бол маш их одоо чухал зүйлүүдийг бол айлтгахтай. Ер нь хүн бол бидний сэтгэл бүгдэд нь нисвэн Монголын сэтгэл байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр энд хэдий сайн төрөл авсан ч гэсэн гэгэрэл хүч чадаагүй сууж байгаа шүү. Тэгэхээр энэ байдлаас яг хөөхтэй бид нар энэ өөрийнхөө сэтгэлийн няман нисвэн сэтгэл хэлэнд түүтгэрийг одоо арилгахын төлөө бол энэ төрөлдөө их зүтгэж ажиллах хэрэгтэй юм байна. Тэгээд ч гэсэн энэ төрөлдөө бид нар одоо юу ч хийгээгүй гэж зарим хүн боддог л доо. Жишээлбэл түрүү хэлээс л тэр 10 хар нүглийг ингэж тэгтэл одоо амьтны амьд явж байгаа. Тэгтэл би өөрөө эмч хүнийхээ зөндөө олон юм сонсож байна л доо. Яаж энэ үгээр үр хүүхэд олохгүй хүмүүс бас байна. За үр хүүхэд олцсон ч гэсэн амьдралдаа хичнээн олон удаа одоо мис засалд ороод аборт хийлгээд үр хүүхдээ ингээ авахгүйцсан. Ийм тохиолдлууд одоо бидний дунд бодит амьдрал. Гэтэл тэр чинь яаж ийм үгтэй яг үнэхээр одоо нөгөө эрдэнэ хүмүүний төрлийг ингээд бид нар амьтны амьттай холбогдсон үйл хийцэн байж. Тэгэхээр энэ үүлээ бид нар яах юм бэ гэхээр намжлах хэрэгтэй. Тэгээд тэр хоёр хүний одоо үр хүүхдээ. Гэхдээ тэрэндээ намжлаа үүлийн үрээр намжлаад арилгахгүй бол эргээд тэр үүлийн үр тэр хүний амьдралд нь өөрт нь нэг өвчин зовлон гаргаад ирдэг. Тэгэхээр энийг одоо өөрөө эдлээд явж шүү дээ. Тэгэхээр эндээ одоо дүгнэлт хийгээд бид нар хэний ч гэсэн одоо бодох хэрэгтэй юм байна. Зөвхөн эмэгтэй хүн хэрэгтэй хүн ч гэсэн одоо их сайн бодож энийг одоо буян талаас нь харж ингэж нүглээ одоо бид нар ингэж ажиллаж явах юм бол одоо энэ чухал байна. Тэгэхээр бид нар дээр үед бол өгчөл одоо маш их юутэй байсан л да. Бас үүлийн үр болгонд одоо нэг эвгүй коллеж гэсэн бурхан ингээд тэрийг ингээ ажиллаад
одооны хэлээр та нарын хэлээр бол муу юм хэлээ delete хийгээд ийчтэй тийм. А гэтэл одоо бид нар бол тэр delete баг хураад. Тэгээ хураагаад байна гэдэг чинь эргээд биднэрт бол аюул үүсэх нь бол баталгаатай. Чи үүлийн үрийн нэг нь үр таригдаад тавигдсан бол тэрний үр дагавар цэцэг навчин дэлгэрээд үрэн гараад явах нь бол үүлийн үрийн хуулиар бол баталгаатай учраас энийг бол хүн болгоо одоо их бодож яв. Тэгээд энд бол яаж ийм үгтэр эмэгтэй хүн өөрөө нэг буйны сэтгэл нин засварлын сэтгэл одоо илүү ойрхон байдаг учраас хэрвээ өөрөө буян хийгээд тарин ном уншаад ингэж явах юм бол үнэхээр одоо энэ чинь бол үр хүүхдээ хүртэл одоо их агуу юм байна. Тэгээ би эндээс юу гэж хэлэх гэж байна вэ? Манай энэ Анбахны номлын үндэс биелэлтэй манчиг гэж байгаа. Их чухал юм. За тэгээд эрдэнсийн зүйлийг хэлж байгаа. За тэгээд нууц тарин энэ гурван одоо хогтгооныг маш сайн ойлгоод өдөр тутмын амьдралынхаа явцад одоо хадгалж тэрийг хэрэгжилж яваа гэж. Тэр нь юу юм бэ гэхээр маш олон одоо чухал эмийн ургамлуудад дотор хүний амьдралын насан туршид нь нөлөөлөд байдаг гадны шалтгаануудыг одоо хордог, хамгаалдаг тийм эмийн түүхийдүүд байдаг юм аа. За эрдэнэс бол мэдээж алт одоо юу гэдэг биндрия одоо эрдний чулуунууд эднэрт бас өөрийн гэсэн чадвар. За тэрэн дээр нь бол одоо их хүн юм уу хинч байлаа гэсэн тарин уншаад за тэгээ эсвэл одоо их чадaltaй ламраа сахиус хийлгээд тэгээ тэрийгэ зүгээд ингэ явах юм бол насан туршийн чинь одоо өвчин зовлонгоос урьдчилан сэргийлэх хамгийн том хамгаалчуудыг гэдэг одоо бохны манд охин бол айлцсан байна. Тэгэхээр бид нар энийг одоо ингээд бодоод энийг одоо ойлгоод ингээд өөрөө хэрэглээд ирэх юм бол энэ яваад насандаа өвдөхгүй байхын бас нэг шалтгаан нөхцөл одоо бүрдчихэ. За нөгөө нэг талаар бол их хүн өөрөө одоо сайхан тарин ном одоо чэйжлээд уншдаг бол үр хүүхдээ заагаад өгчих юм. Тэгэхээр одоо бид нар бүгд орчлон мөнгөсийн жамаар явна. Тэгэхээр ээж чинь хүүхэд байхад нь одоо сайхан тэр тарин номыг заагаад өгсөн учраас нөгөө хүн чинь хүүхэд ахуйтай уншаад залуудаа ч уншиж байгаа. За тэгээд ээж нь аав нь ч орчлон мөнгөсийн ингээд замаар явсны дараа бол тэрийг үнэхээр их уншдаг юм. Яагаад гэвэл хүний сэтгэл аав ээж тэр ачтангууд одоо байж тээ. Лам багш гэдэг хүмүүс ярьдаг те. Тэр лам багшийн өгсөн номыг уншаад насаараа одоо мундаг явж байгаа хүмүүс байж тээ. Тэр эдгээр энэ хүний сэтгэлд хамгийн чухлаар үлддэг хүмүүс бол хамгийн түрүүнд тэр ээж аав эмээ өвөөнүүд гэдэг. Тэгэхээр эмээ өвөө нь одоо үнэхээр нэг агуу тарин мэддэг байж байгаа ач хүчтэй заагаад өгчих юм бол энэ бол хэдэн сая доллароос илүү үнэтэй хөрөнгө оруулалт юм биш үү гэж би бол боддог. Энэ амьдралдаас тэгэл юм харагддаг. Тэгэхээр энийг одоо манай Монголын одоо сайхан ээжүүд, эхчүүд, эмэгтэйчүүд одоо бодож цаашдаа удам хугацаанд буйны үрийг тарж явуул одоо их чухал юм да гэдгийг одоо бас хэлхийг хүсэж байна. За тэгээд цаашаа асуулт ирсэн үү? Тэгэхээр ээж нарт маань тэгвэл зариулаад өдөр тутам уншиж болох ганц хоёр тарин санаа хэлвэл Монголын таринаас гэж байна. Өнөөдөр яг нь ер нь манай шинэ 8 тэр учраас би нийт монголчуудаа эмэгтэйчүүдээ одоо бас шинэ 8-ны манлын одоо агуу тарин номын айдас жанр ууршилтгаа гэдэг одоо өөрийн таны хэлж ирсэн одоо бас тарин уншаа саналын эренчил систем нямын чойдог онцгой монголоо шилжээд ячин монголын суудаг буюу дийвэр шүгэж ятгаж ихтэй радиата бихазия маха бихазия араза самбайд суха Иван нөтөд мэмежа бодож байна. Довоож чимээ яа. Ий садараа тушоо. За тэгээд би одоо энэ дээр бас нэгд одоо энэ цаг багаас бас эхчүүдтэй эмэгтэй хүмүүстэй зориулаад бас нэг хэдэн зүйлийг хэлье. За эмэгтэй хүн бол түрүүнд ярьсан одоо үр хүүхдээ төрүүлж өсгөх ийм одоо үүрэг бас буйны одоо учир байдаг. Тийм учраас бид нар одоо юу гэж бодож байна гэхээр энэ буйнтай үр хүүхдээ өсгөж өндийлгэж одоо төрүүлэхэд бол их анхаарамжтай зүйл их байна. Бид нар энэ зүйлүүд одоо Монголын ард түмний ой тархинд одоо энэ уламжлалт ухааны одоо
өгөөсөгдсөн учраас дутагдaltaй талууд бий болжээ. За тэгээ би энэ дээр нэг хэдхэн зүйлийг одоо хэлье гэж бодож байна. Юуны өмнө одоо залууч байдаг гэсэн үр хүүхдээ болох ч байгаа ээж аав нар эхлээд их гоё залбирах хэрэгтэй байна. За би тэр одоо тэр байна. Тэгээ мэддэг тарин байвал тэрийг яагаад эсвэл одоо өөртөө зөв сэтгэл үүсгэх. За би тэр одоо ингээ үр хүүхдээ болно. Бурхан гоё ч гэсэн одоо дээдсүүд одоо ажил чанараараа миний удам угсаанд одоо их сайхан үр хүүхэд одоо заяагараа гэдэг энэ ерөөлийг тайлбарж бас нэг тодорхой тарин ном уншиж ингэж тэгээ үр хүүхэдтэй болох асуудлаа ингэж одоо бурхан өгч ингэж нэг айлтгал хийдэг ёс байна. За тэгээд одоо үр хүүхэдтэй болсон цагаас нь эхлүүлээд одоо их анхаарах сарууд их чухал байдаг юм аа. Энэ дээр бид нар бол бас их нэгэн тийм одоо алдаа хийдэг одоо зүйлүүд одоо байна. Тухайлбал одоо хүүхэд одоо олцсны дараа юуны өмнө бол хамгийн түрүүнд бид нар одоо эрхтний систем одоо ингээд тогтоод ирэхэд бол хүүс тогтно гэж. Хүүс тогтно гэдэг чинь бол хүүсийг дагаад амин хий оршиж байгаа гэж. Тэгэхээр бид нар бол энд одоо шин хэмжээд байж хат нь бол энэ бол баталгаатай одоо амьд одоо хүн гэдэг талаас нь одоо хөдийн зөвшөөрөх хэрэгтэй байдаг юм байна. А нөгөө нэг талаар бол одоо бүр 34-7 хоногдоор бол бүх зовлон жаргалыг тэр хүүхэд одоо бүгдийг мэддэг болчихно. Тэгэхээр үр хүүхдийг одоо хэдий хугацаанд тэр ээж нь аав нь одоо яаж харьцах уу гэдэг асуудлаас болж тэн дотор одоо хүүхдийн одоо үүлийн үед одоо сайнаар мэдээлдэг юм зөндөө байна. За нөгөө нэг талаараа бол би бас нэг зүйлийг ээжүүд эхчүүдтэй залуу одоо хүүхдүүд охтуудад одоо сануулъя. 31-ээс 35 дахь 7 хоногийг бол энэ уламжилт авах их чухалчилж авч үзсэн. Тэгэхээр энэ 31-ээс 35 дахь 7 хоног дээр бол данчиг юулна гэж. Тунгалаг одоо тунгалгын дээр огшин бол юулэгдэнэ гэж. Энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ бол хүний одоо амь нас хиймэр лунда өнгө царай зүс энэ бүгдэд нөлөөлдөг энэ хийний үйлдэлүүд эсвэл эхээс хүүхдэд юулэгдчихэд эсвэл хүүхдийн талаас их рүү юулэгдчихэд ийм их чухал одоо үе хугацаа юм байна. Тэгэхээр энэ хугацаанд дараа нь бол ёстой нэг жинхэнэ одоо нэн жасралтай их энэрэнгүй асрангуй тэр хүүхдээ бодсон өөрөө ямар нэгэн сэтгэлийн дарамтанд орохгүй ийм маягаар тэр хугацаануудыг их сайн өнгөрөөж хэрэгтэй. Тэгэхгүй бол тэн дээр одоо төрсэн хүмүүстэй би зөндөө уулзаа. Тэгээд тэндээс харж байхад яг тэгээд тэр ном юу гэж сүлд нь хэлж яах вэ гэхээр энэ үед хэрвээ хүүхэд төрөх юм бол эсвэл хүүхэдтэй хорлолтой эсвэл эхтэй хорлолтой гэж ийм одоо зүйлийг одоо айлтсан. Тэгтэл би одоо амьдрал дээр олон хүний одоо зовлон жаргалыг хуваалцж явдаг хүмүүхөө ёстой хүүхдийн болсон хүмүүстэй ч уулзаж явлаа амьдрал дээр айгүй хүнд нөхцөлтэй байдаг. За хүүхдээ төр тэгээд ээжд нь гэм үүссэн хүнтэй тэгэхэд мөө ээж нь хэлж байгаа байхгүй. За одоо яг л тэр хугацаанд та тэгээд хүүхэд минь зүгээр байсан бол би одоо яах вэ тэгээд ингэ явж байна. Гэхдээ өөрөө маш одоо хэцүү өвчнөд нэрвэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо цаашдаа их сайн авч үзэж ухаарж одоо яваарай. Та бүхэн бас одоо эрдэнэ тэр тусмаа ухаантай одоо төрлийг олсон хүмүүс бодит үннийг бол үнийн шүлтэйг хүлээгээд авчих юм бол бид нэр одоо энд одоо маш чухал. Тэгээд нөгөө нэг талаар бол энэ 36 дахь 7 хоногдоор бол яаж ийм гэхдээ одоо хүний тэр дурдлын эрхтнүүд маш их одоо тодорхой. Энэ үед нь одоо тэр хүүхдтэйгээ сайхан эхийн хэвлүүд ээж ахт нь өрөөх ёроох хэрэгцээтэй өөрийнх нь сэтгэлд нь одоо дандаа нэн жасрлын сэтгэл бий болох болтугай гэж одоо бодох хэрэгцээтэй юм байна тий. А хэрвээ миний хүүхд одоо ямар нэгэн охинд нь ямар нэг одоо хүүхд нь урд насны өвлийн үр байвал би одоо энэ хин хэвлээд явах ном уншуулаад бас энэ бүгдийн сайхан гоё болгоо тий. Ингээд одоо хүүхдээ нэг 90 сарвал ирээдүйдээ одоо маш чухал одоо хүн болох талаас нь ингээд бодох хэрэгтэй юм байна. Тэгээд 38 дахь 7 хоногдоор бол гэртээ тэргөө 38 тэгээд одоо 9 сараа өнгөрөөгөл одоо ингээд төрж байгаа. Тэгвэл монголчууд юу хийсэн гэхээр би одоо зарим нэгэндээ аргачлалыг би сонсч ил удаа залуу байхдаа
чамайг бодвол би 10 сараар гүйцээсэн шүү дээ гэдэг байсан байхгүй. Тэр чинь яаж ийм нөхдөр одоо их чухал юм хийж ийжээ. Эхийн хэмжээд байхад маш олон мэдрэл судас бүрдэж явна. Яг тэр эхийн хэмжээний орчин бүрдэж явж одоо бэхжиж идэг. Тэгтэл хэд хоногийн одоо энэ чинь кейсэр хагалгаанд бол одоо их орж байна. Энэ кейсэр хагалгыг одоо би нэг талаас тэр хүний эрх гээд өөрөө бие хийлгий гэдэг нэг тал байна. Эсвэл эмчнэр одоо ямар нэгэн өвчин эсвэл хүндрэл болцох гэдэг байдлаар зүгээр ингээд тэгэхээр энэ кейсэр хагалгааны асуудал бол Монголд бол одоо үнэхээр газар ачаан байна гэж би боддог. Тэгэхээр үнэхээр шаардлагатай хагалгыг үүсгэж байгаа хүн биш. Гэхдээ энэ болсон болоогүй бас ямар их хийлэгдэх болсон юм бэ? Энэ чинь бол болохгүй байна. Тэр чинь одоо 10 хоногийн өмнө нэг сарын өмнө гаргаад авахд тэр дотор бүрдээд бий болох тэр олон мэдрэл системүүд тэндээ одоо бас бэхжиж чадаагүй байж хад гарч ирэхдээ чинь тэр хүүхдэд гэмтэй байна. Ихэд гэмтэй байна. Аль алинд нь гэв. Тэгэхээр энд бол зарим хүн бол би одоо өвдгөөс сэргийлээд тэгээд хийлгсэн гэдэг тэгээ өөрөө дараа нь өвдөд өстой тэр зовлонгоо идлээ явж байгаа хүмүүстэй би бас зөндөөл уулзсан. Тэгээ эндээс харахад юу гэж нөхдөд Бурхны номд нэг юм гоё үг. Би бол одоо хүнийг амар хялбар одоо ямар нэгэн хорлол бацаа саадгүй түрүүлэхдээ зөндөл хүмүүс босож явлаа. Тэгээд ном уншаа тэр хийгээд өгсөн юм хэрэглэхдээ тэргээр болдог. Гэтэл тэр номон дотор нэг агуу их айлтар байдаг. Тэр номон дотор бол тэр эмэгтэй хүний өвчнгүй төрүүлээ гэж тийм үг байна. Хорлолгүй бацад саадгүй төрүүлээ. Тэгэхээр тэр хүн түрүүний хэлсэн жишээн дээр эмэгтэй хүн яаж ийм өгтэй одоо би одоо өвдөлтгүй төрчүүл гэж хамаагүй амартаа гэж хийсвэр хийлгэж байгаа чинь буруу байна. Хүн үнэхээр эрдэнэ түмний төрлийг төрүүлж байгаа бол тэр бурхан айлтсан биш. Өвчнгүй гэж хэлэхгүй хорлолгүй бацад саадгүй амар амттай одоо төрүүлээ хийж штэ. Бурхтад айлт. Гэтэл яг байгалийн одоо төрөл бол тодорхой өвдөл бий байна. Тэр бол байна. Гэтэл бид нар тэрнээс нь айгаад эмээгээд ингээд төрчихөж байгаа чинь одоо үнэхээр одоо би бол буруу байна гэж. Тэгээ тэрийнхээ буруу нь бол амьдрал дээр өөрснийх нь юмд ачаатай гарч ирдэг. Тэгэхээр энэ болгоныг одоо та бүхэн маань бас амьдралдаа анхаарч байгаарай. Би одоо олон одоо та бүхэнтэй уулзаад яриад чадахгүй чи энийг ингээд бодох гэж. Тэгээд энэ нэг асуудал байна. Эмэгтэй хүмүүсийн өвчнөний талаар Бурхны ном болоод эртний одоо судруудад юу гэж айлцсан бэ гэхээр 10 эрэгтэй хүнийг эмчлэхээс нэг эмэгтэй хүнийг эмчлэх хэцүү шүү дээ гэж айлцсан. Энэ юу гэж хэлж ийм өгтэй эмэгтэй хүнд бол илүү одоо бас өвчин зовлон олон нарийн тийм одоо салбар эрхтэн системүүдээр орж өвчлөх юм байна шүү гэж одоо үзэж. За тэгэхээр манайх бол одоо яаж ийм өгтөр эмэгтэй хүмүүсийн өвчнийг бүр одоо ялгууртаа одоо 37 том бүлэг болгож энэ уламжлалт авч одоо судалдаг. Тэгэхээр энэ болгоноос харахад бол эмэгтэйчүүдийн эмч за эмэгтэйчүүдийг эмчилж байгаа эмч бол үнэхээр одоо их анхааралтай байх хэрэгтэй байна. Эндээс бас харахад эмэгтэй хүн та өөрөө илүү одоо бас юунд өвдөж өртөх магадлал өндөртэй байна шүү. Тийм учраас эрүүл мэндээс хамгаалаач дээ. Тэр урьдчилан сэргийж одоо зүйлд нь бол их анхаарч одоо явах нь бол маш их чухал байна. Тэгэхээр энийг одоо та бүхэн маань одоо бодоод тэгээд энэ дээр та бүхэн өөрсдийнхөө оюун ухааныг одоо сайн уралдуулж бодно үстэй. Тэгээд тэрнээс гадна эмэгтэй хүний одоо агуу их одоо сайхан мөн чанар байна шүү дээ. Нэн засрал бай. За тэгээд одоо инэрэнгүй бас өрөвч одоо тэр бодисодонор их өрөвч тэр юмыг хайрладаг сэтгэл одоо гаргадаг тэгээд бүр юмд шантардаггүй ингээд эмэгтэй хүмүүсийн сайн талууд бол агуу их байгаа. За тэгтээ бас эмэгтэй хүмүүстэй бас нэг ингээд эрэгтэй хүмүүсийг одоо сэтгэл зүрхэндээ одоо татаж эрэгтэй хүмүүсийг одоо арга бүлийн үүднээс яадаг эмэгтэй хүмүүст бол 38 жишээ төрөл том төрөл зүйлийн одоо иж байж гэсэн номч байдаг. Тэгэхээр одоо энэ яаж ийм нөхдөр арга бүлгийн үүднээс
амьдрал бол оршин тогтож байгаа. За Бурхны номон ч гэсэн арга барилын үүднээс гэгэрл рүү бид нар одоо энэ бас ач холбогдолтой байдаг. За тэгтэл энийг бид нар одоо бодоод тэгээд заавалчгүй эрэгтэй хүн давангаа ирэхэд гэр бүлдээ юм уу нийгэмд ингэх гээд яхан ч бас их очир дутагдал байна. За эрэгтэй хүний онцлог сайхан чанар одоо тэр үнэхээр улс их орны аюулгүй байдлыг ингээд эрэгтэй хүний тэр ачааны хүндийг үүрэх гээд ийм их сайхан зан чанар эрэгтэй хүн бүгдд нь одоо байгаа. А гэхдээ эмэгтэй хүн бас гит одоо юу гэдэг одоо эмэгтэйчүүдийн эрх гээд нөгөө эрэгтэй хүн гэсгээ доорд үзээд ээж болдгоо маа. Энэ хоёр бол манай номд ингэж байгаа шүү дээ. Ерөөсөө алагчаалгүй тэгш одоо орших сэтгэл бол бодисологийн одоо явдал модтой байж байгаа. Тэгэхээр энэ дээр нь одоо эрэгтэйч эмэгтэйч гэсэн нэн жасварлын сэтгэлийг одоо зохицон бүрдүүлэх хэрэгтэй юм байна. За тэгээд одоо алагчаалт сэтгэлийг одоо хин нэгэндээ гаргаад авах хэрэггүй юм байна. За амьдрал нь ингээд нэг эмэгтэй хүний ч гэсэн гоё юм гээд бүтээлээ эрэгтэй хүн ч гэсэн юм багт тэрэнд нэг урам өгдөг, хайрладаг, тэрний одоо сайн талын хөхүүлэн одоо дэмждэг энэ зан чанарууд руу одоо бас их чухал юм байна. Тэрнээс бол одоо эрэгтэй хүнийг одоо тэгэл галтгооны өрөөнд суулгаад чи хоолундаа хийгээрээ тэгээрээ би одоо бол тийм шүү тэгээд яхан бол энэ чинь амьдрал одоо болохгүй шүү дээ. Амьдрал энэ орчинд амьдарч байгаа гэдэг. Яваач нь байгаа. Тэнгэрийн орн тэр амгалантай бас газар байна. Тэгэхээр орчинд байж байгаа учраас орчингийн мөн чанар юм гэхдээ өөрөө зовлонгийн мөн чанартай учраас энд бол асар одоо олон юмнуудыг одоо бодох хэрэгтэй. Таны хэлбэр бол улаан гэрэл асаах үе юм. Тэгэхээр чинь амьдрал бол дандаа улаан гэрэл асаадаг шүү. Их зөнхөн. Тэр бол яг нэг буян нүдээс бас байна. Гэхдээ ингээ улаан гэрэл асаавал тэрийг одоо ногоон гэрэл болгох нь одоо зөв сэтгэлээр хайцаад явах нь одоо. За тэгээ ингээд одоо тэгээд нөгөө бас энэ дээр нэг хэдэн зүйлийг хэлчихье. Яаж ийм вөхтөр төрөх болоод төхөд ирэхээр би одоо амьдралдаа яаж хүмүүс тусалдаг вэ те? Төрөх болоод ирэхээс нэг сарын өмнөөс ч юм уу нэг дагвар төрөхөөс өмнө 15 хоногийн бас хэдэн эм өгдөг. Тэр бол миний одоо тэр юм бол батлагаатай. Бүр яагаад ингэж ийм вөхтөр энэ эмийг уухтаа нөгөө яг байгалийн журмаараа төрөх бүх зүйлийг одоо зохицуулж өгдөг юмуд байна. За тэгээд тэрийг ингээд уугаад тэр аргыг хэрэглээд аюу гоё ингээд 90 сар бол ингээд төрчлөө. Тэрний дараа дахиад тэр 15 хоног нэг юм өгч. Тэр нь яаж ийм вөхтөр нөгөө төрсний дараа бол тэр эмэгтэй хүний сав өндрөвч үржлийн эрэхтэн тэгээд тэр бүгдийг одоо ягаад шавхрагнтэй нь одоо бүгдийг гоё цэвэрлээ. Дараа нь ямар нэгэн гистэй мяамзам одоо тэр өрсөлдөг хүчнээс одоо хамгаалсан тэрнийг одоо хийж өгдөг юм аа. Тэгэхээр энийг өнөөдөр энэ Монголын нийт ард түмэн хоёртны дайлангаа нэмэгдэж мэддгүй юм байна. Тэрийг мэддэг хүмүүс тэргээрээ бас ач нүрийг аваад яваад байх юм аа. Тэгэхээр энийг одоо нэг сууршуулаад бий болгочихвол их чухал юм даа гэж боддог. За нөгөө нэг талаараа бол яаж ийм вөхтөр ерөөсөө эмэгтэйчүүдэд одоо ууж явах юмнууд их чухал юмнууд бий л дээ. Энэ ном татсан эмийн үйлдвэр хийдэг бид нар энэ юмнууд бол үнэхээр агуу юмнууд байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн чинь одоо жишээлбэл нэг 40 гараад 50 гараад за тэгээд 60 хүрээч юм ингээд тодорхой одоо ууж идэг бүх тийм стандартны өдөртөмж болгоцсон энэ уламжлалт хангалтын дотор байна. Энийг одоо зөв хэрэглэх хэрэгтэй байна. За тэгээ хүүхдээ одоо төрхийн өмнө бол би одоо бас хүүхдүүдэд өвдс хийлээ. Тэр өвдс яадаг юм бэ гэхээр тэр хүүхдийг одоо насан туршид нь амар амгалантай байх, өвчин зовлонгүй байх гэх тэгээ нөгөө эцэг их болгоны хүсдэг миний хүү сайн яваарай гэдэг юм л одоо бүгдийг одоо би болгох ийм л өвдс ном бол одоо Бурхны шишин энэ амгаахын одоо нууц өвдсүүлээд одоо дамжигдаад ирсэн байдаг юм а. Энийг одоо бас таа хүмүүс тэдээ бодож өгвөл хизээ нэгэн загт бас хэрэг болж юм агуудаа гэж одоо хэлж байгаа. За ингээд одоо цагт бол нэлээ яасан. Тийм брат 40 минут л байгаа. За тэгээд нэгэнд одоо би энэ их том сэдвийг ийм богино хугацаанд яам гэдэг бол бас тийм амаргүй. Тэгэхээр энийг таа хүмүүс бас одоо
сайхан ойлгоно үстэй. За тэрнээс гадна бид нар яаж ийм нөхдөр энэ юу байна? Би бас нэг зүйлийг хэлье. Төрөөд одоо энэ залуу анх төрж байгаа залуу хүмүүс бас энэ хөхний арчилгаа бас хэцүү байдаг юм байна. Тэгээ хөх нь хавчдаг. За энэ асуу хагалуулах барихаас асуудал. Тэгэхээр бид нар бол тэрэнд нь одоо бас хөхөнд одоо дүрхдэг тэр чухал юу дүрхлийг ийм уух юм хийж өгсөн байдаг. За тэрнээс гадна одоо юу яаж нөхдөр нөгөө сүү орохгүй байна гэдэг. Тэгээд сүү оруулдаг одоо тийм уламжлалт анхаарахны ийм бол одоо чухал юмнууд байдаг юм аа. Тэгээ би нэг зүйлийг хэлье. Энэ бас юу шүү. Түрүүн тэр ихийн хэмжээд байж хахад одоо их хүн одоо тэр хийний талын юм их сайн бодож жирэмснийхээ үед эм там ууж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ихийн хийнээс аривдж хорогдож хямарж исэн байдлуудаас болоод хүүхдтэй нөлөөлөнгүүд хүүхдийн одоо тархины өвчин үүсэж байна. Одоо тархины даралттай болж байна тийм. Ингээд олон зүйл бол тэр ихийн хэмжээд одоо хийрхэж явснаас болж үүсдэг юм байна. За бас ямар нэгэн одоо Альцгеймерийн овчин энтерчин бол тэр ихийн хэмжээд одоо их хүн одоо их ядарч туйлдж сэтгэлийн одоо олон асуудал байсан. Энэ энтертэй их холбоотой байдаг юм аа. Тэгэхээр энийг одоо бас нэлээд сайн одоо бодож явах чухал юм байна шүү дээ. За тэгээ би энэ дээр бол одоо хүүхдийн талаар гээд орцсон байлээ. Тэгээд хүүхдийн талаар нэг хэдхэн зүйлийг хэлье гэж бодож байна. Мэдээж одоо тэр хүүхдээ төрөөд гараад ирэхдээ бол бид нар тэр угаалга муугаалга энэ ёслыг бол их сайн хийх хэрэгцээтэй. Тэгээд уг нь бол хүн төрөөд гараад ирэхэд яг үнэ чанартай тэр говийн цаа гэдэг тэр 5 сар бол хүлээж авдаг юм байна. За тэр одоо сахиусын одоо дахиулдаг нэг юм яс байдаг юм байна. Энэ бүдгийн ухаан хүний сайжрахны төлөө шүү. За тэгээд нөгөө нэг талаараа бол нэг настай байхад нь одоо их сайн анхаарах хэрэгцээтэй. За 3 настай бол тэр төмөр суудал тохиодог юм а 3 настайд нь. Энэ дээр хүүхдийг унаж гинтэх ийм асуудлаас нь их сайн анхаарах хэрэгтэй. 7 дараа бол нөгөө их дүнсрийн жил таарж байгаа. Тэр хаш 7-ыг нь одоо сайн засууж явах хэрэгцээтэй. 10-аа 1000 голлоод ингээд тэрийг одоо яаж байгаа. За мөн одоо 11-тэй бас тэр чинь төмөр суудал ингээд таарад явчихдаг. Энэ 3-11-тэй тэр төмөр суудал таарж байгаадаа одоо ямар нэг байдлаар хүүхдийг хамгаалахгүй бол ээдээ тэгэл жижигэн юмнаас унаад гинтсэн тохиолдол зөндөө байдаг л да. За нөгөө нэг талаар бол 13-ны жил дээр бол одоо үнэхээр сайн тэр говийн цагийг дахиулж заслыг хийгээж ингэж одоо тэр буян номын тэгээд хүүхдийг төрснөөс хойш бол яг юм байх тэр манай энэ анагаахны номч гэсэн байж байгаа. Юу анагаахны номч байж за нөгөө нэг талаар бол юу яаж байгаа байхгүй юу. Хүүхдэд нөлөөтэй бас нэг хэдэн хорлогч нар байна гэж үздэг. Энийг бол хүүхдийн одоо 15 ад гэж одоо үздэг. Тэгэхээр энэ 15 адыг бол тэд нар ч бүгд нэг дүрстэй одоо үнэгний дүрстэй, сэнхүр байж, бүхрийн дүрстэй, адууны дүрстэй гэдэг ингээд ийм дүрстэй тийм хүүхдийг оролдоод байдаг нөхдөд байдаг да. Тэгэхээр энэ болгоныг одоо загчсан юм уу гомчин гэдэг номнууд уншуулаад банзрагч энэ уншуулаад одоо сайн ариулт аршин юм яаж яах юм одоо зүгээр болдго юм байна. За нөгөө нэг талаар бол хүүхэд бол өөрийн одоо жоохон наснд нь манай уламжлалт анхаарахны онцлог нөгөө хүүхэд их биеийн өсөж өндөөж 90 цай руу одоо хүрэх гэж их ядарч явдаг. А тэгээ нөгөө бадганы мөн чанартай байдаг учраас тэнд бол бас одоо хүүхдийн мөн чанартай байдаг учраас хүүхдийг багт нь одоо энэ уламжлалт анхаарахны бие сэргээдэг ийм тангуул их сайн өгч ингэж одоо явах нь бол хүүхдийн эрүүл мэндэд бол маш чухал юм байна. За тэгээд тэн дээр нь бол тэр 15 адын одоо заавалчгүй засч залуу яаж явах гэж. Би тэгээд нэг практик ашиглаж хэлчихье даа. За одоо хоёр сайхан залуу ээж аав хоёр төрч. Тэгээд төрснөөс хойш хүүхэд нь уйлжээ. Сар гараа уйлаа. Тэгээд сүүлдээ нөгөө хоёр залуу эхнэр залуу
хоёр чинь бүр ядраад нөгөө хүүхэд чинь бид нар мэдж байгаа шүү дээ. Хүүхэд уйлаад яваад ямар байх вэ гэдэг. Тэгээ бүр нөгөө ээж ааваа ч юм уу ээж нь төрсөн хүн гэдэг чинь их үдэн шүү дээ. Тэгэхээр энэ ядаргаа болоо тэгээ би надад нэг хүн туслаад өгөөч хэлээ. Тэгэхээр нэг хүүхдээ аваад ирвэл болно даа гэж хэллээ. Тэгсэн чинь хүүхдээ аваад ирлээ. Аваад ирэхээр нь юу яалаа. Нэг хитгэе жоохон ном уншаа. Хэд үлээж өгөө. Нэг аршаагүй юу. Маргааш нь хэтэр үйл байх. Тэгэхээр нөгөө нэг тэр хүүхдүүдийн нэг оролдоод байдаг юм л тэрний чинь оролдоод байдаг байхгүй. Тэгвэл бид нар тэр чинь өвчин гэж ойлгоод юм одоо юу болчих вэ? Энэ тайшруулах одоо атлетик төргөөл яваад байдаг. Тэгээ бас нэг эмгэг хөвчээж та тэр хүүхд. Одоо манай энэ урд байж байгаа эмгэг том эмгэг байгаа. Төрийн. Тэнд одоо ингэ хөвч байгаа 4-5 хоног одоо ингэ халуураад халуун боо. Тэгэл яг одоо Монгол хүмүүс бас нэг арга чаргаа бол одоо нэг хүмүүс ханддаг шүү дээ. Тэгэл над руу хандлаа. Тэгээд болцоотой бол аваад ирэхгүй юу гэсэн. Орой нэг бүрий болж яхад энгээс нь гуугаад инженертэй хэлчихэд аваад ирлээ. Тэгээ би энэ хойно хууч энэ татсан дээр байсан үе тэгээд чи бүр үнтэй эртний юм. Тэгээд нэг ном уншаад хэд үлээж өгöd энэ аршаанаар нэг бие нугачаараа гэж хэлэв. Тэгээд эмнэлэг рүүгээ ороод эмнэлэгтээ очиод өрөөндөө орсны дараа халуун бууцсан. Хэдэн өдөр эмчилүүлээд байхгүйсэн халуун дээр бууцсан. Тэгэхээр бид нэг юмыг үгүйсгдэг. Энэ их үгүйсгдэг тэр 10 хорног дотор ч байгаа шүү. Буруу үзэл гэдэг. Энэ буруу үзэл бидний монголчуудад нэлээд төгөөмөл байгаа шүү. Тийм учраас одоо юмыг одоо сайн би өөрийгөө одоо нэг хэмжих гээд байгаа биш. Энэ хүний амьдрал байдаг. Бид нар тэрнээсээ болж алдаж тэрнээсээ болж одоо зовж явдаг тийм юмыг харсан хүний л одоо өгшүүдээ миний үг болоо тийм. Олон зүйл бас хурж байна. Тэгэхээр энэ тал дээр одоо сайхан яагаад тэгээд энэ тэр төрхийн гамаа хийж чадаагүйгээс болоо сүүлийн үед одоо залуу ээжүүд сэтгцийн өвчнөд их орж ийн шүү. Энийг одоо манд авсан эмнэлэг олон хүнд идгээж өглөө. Тэгтэл тэрийг ерөөсөө юу тэргээр өвдөд тийг шаналгах шүү. Өөрөө хийчих юм мэдэхгүй байна. Энийг одоо дараагийн тодорхой бүр сайн ярьж өгч болно. За тэгэхээр багшаа асуулт ирсэн байна. Хий шар бадган одоо ямар үед тэнцвэртэй байдаг вэ? Тэгээд энэ удирдлын чанартай юм бол өөрчлөлт хийх юм уу гэсэн асуулт байна. За нөгөөх нь болохоор илэгний өвчнийг анхаарахад төхөн ямар зам мөр баримтч ямар эдээ ундаа өгөх вэ? Илэгний тарин нэг ч өөд гэсэн байна. Хий шар бадганаас хэлэх үү? Тэгэхээр энэ бол одоо биднэрт яг ингэж үздэг л дээ. Хамгийн одоо хий шар бодох нь эрүүл байна гэдэг юм бол юуны өмнө бол доктортой харьцаа байна. Хийний одоо өөрийнх нь хүний биед байх харьцаа байна. Шарын өөрийнх нь одоо эрүүл байж байгаа харьцаа, бадганы махбодын харьцаа энэ гуруулаа одоо тэнцвэртэй байж байгаа үед одоо эрүүл байна. А энийг өгөөсөж байгаа нөхцөлдүүлж байгаа нөхцлүүд нь бол өөр. Тэгэхээр энийг бол өөрчлөлт. Тэгтэл одоо тэгээд тэндээсээ бол хий шар бадган 3 байдаг. Энэ хий шар бадганы 3-ын өмнө хүсэл тачаад уур хилэн мөнхгийн асуудлыг бодох хэрэгтэй. Тэр 3-ыг эрүүл байлгаад одоо эрүүл өршөө ухаан чи ингэж гараад ирж байгаа. Үнэхээр эрүүл байгааг бол та өөрийнхөө хүсэл тачаад гэдэг уур хилэн мөнхөг гэдэг энэ утгыг судлаа. Тэ хүсэл тачаад ихтэй зөвхөн эрийн бэлгийн харьцаа биш юм шүү дээ. Энэ их том утга шүү. Тэ. Одоо хүмүүс тэгж ойлгож байгаа шиг. Энэ бол өстой буруу. Тэгж ойлгол их жоохноор ойлгож ийн гэж одоо бодоо. За тэгээд хий шар бадганы гэдэг энэ тэмцүүртийн өмнө тэгвэл хүсэл тачаад уур хилэн мөнхгийн энэ 3 одоо сэтгэл хорийн сэтгэл байдаг. Тэр 3 хорийн сэтгэлээс дахиад урагшаа явахтаар бол сайн ням нисваа. Тэгэхээр эрүүл оршихмаа гэж үнэхээр хүсэж байгаа бол өөрийнхөө муу үеийн үр сайн юм цэвэрлэх хэрэгцээтэй. Тэрэндээ хянамга байх хэрэгцээтэй. Тэгжээж ингэж. Тэгэхээр өвчин
одоо 7 тамир 3 хэр тэнцвэртэй байгаа үед бол энэ бол эрүүл оршин тогтож байна. Хэрвээ энэ эсвэл ариут хорогдохтой хямрах эсвэл одоо адын нөхцөл юм уу цаг үйлдвэрлэлийн юм уу эдийн умдааны нөхцлүүдээр ингээд энэ хорогдох ийм мөн чанаруудаар гараад ирэх юм бол өвчин одоо үүсчих юм а. Тэгэхээр энийг одоо тийм учраас энэ бурхны хэлсэн бол өргөмжил дангаахын бол биеийн өвчин, сэтгэлийн өвчин гэдэг байгаа чинь сэтгэл гэдэг чинь бол бидний үүлийн үрэлтэй холбоотой асар олон одоо асуудлуудыг ярьж байгаа. А тэгээ бас сэтгэл гэдэг бол энэ хүнийхээ амьдрал энэ наснда энэ жилдээ та сэтгэлийн буруу үйлүүдийг яаж хийвэ гэдэг чинь эрүүл мэнд чинь одоо их нөлөөтэй. Тэгээ энийг одоо бодож нөгөөт маань болохоор илэгний өвчин юм байна. Илэгний өвчтөд тохиолдол одоо ямар зам мөр баримт ямар эдгээр онцлог вэ? Илэгний бас тарим гэж байдгүй гэж байна. Тэгэхээр илэгний өвчин бол одоо их анхааруулжтай болсон. Эний их үүсвэр нь бол эхлээд бид нар хотоодноос их сайн их үүсвэртэй авч одоо үзэх хэрэгтэй юм шүү. Цусны эрхтэн илэгний цаана бол заавалчгүй дэлүү одоо энэ хоёр бол хоорондоо маш их холбоотой. Тэгэхээр илэгний өвчнийг сайн эдгэгийг бол хотоод болоод шингэлтийн эрхтэн тэгээ илэг дэлүү цус энэ бүгдийг одоо хамтарч авч үздэг юм а. Манайхаар бол тэр эсшингсэн өвчин буюу мөгөөгийн хэмжээнд одоо авч үзэж тийм бол хамгийн сайн эмчилж болдог юм а. Тэгэхгүй зөвхөн илэг гэдэг гартаа цаана нөгөө бусад эрхтнүүд байж шээ. Тэгэхээр манай номонд одоо эрхтэн системийн үйлчлэгчтэй гэсэн нь зүрхийг бол одоо хаан гэж одоо тайлбарлаж одоо авч үзсэн. Илэг дэлүү хоёрыг бол их гатан шиг гэж одоо авч үзсэн. Тэгэхээр хаанд одоо хамгийн нөлөөтэй хоёр нөхөрчин бол илэг дэлүү байна. Илэг дэлүү байна гэдэг чинь цаана цусны эрхтэн систем тийм зүрхийг одоо яаж ийм яаж одоо хорлох вэ? Зүрхнээс одоо энэ чинь цусны эрхтэн системээс маш тэгээд тэр арга хөлийнхаа ухаанаар ингээд гэхдээ илгийг одоо анхаарах илэг өвдөх юм бол бас нэг анхаарах юм бол уушгины талыг их анхаарах хэрэгтэй. Уушгинд бол илэгнээс хамааралтайгаар уушгийг одоо хорлох магадлал одоо их өндөр. Илэгч одоо биеийн лаборатори тийм. Тэгэхээр эндээс одоо юу гэж хэлж яах вэ гэхээр яг манлын тарин бол бүхэл өвчнөд гэж байгаа шүү. Тэгэхээр манлын тариныг за тусгайлаад илэгний одоо илгэнд одоо уншина гэсэн тодорхой нэг удаа би тийм ном харж ирсэн. Гэхдээ одоо яг шууд хэлж чадахгүй байна. Тэгээ ийм нэг тийм уншлага тарин ном байсан. За тэгэл одоо энэ хаван маванд уншдаг гэх ер нь олон эрхтэн системүүдэд уншдаг таринууд байдаг юм. Тэрийг бол харин судалж ирсэн. Одоо бамбайнд бол ямар тарин унших вэ? Өөрний өвчнөд одоо ямар тарин унших? Өөрний дутагдлалд ороод байгаа хүнд ямар тарин хэрэгцээтэй байдаг ингээд. Зүсний одоо чулуу тэр зүсний юунд ямар бүрэн ном хэрэгцээтэй байдгийг ингээд бид нар чи бүгд хоорондоо тэр тарины одоо эмчилгээгээр явдаг эрхтнүүд бас байдаг л да. Илэрмээс үүдэлтэй асуудал ер нь уламж танаахын юм ВЦ толгой өвтгөд байгаа вирусуудыг арилгах боломж эмчилгээ гэж байдаг юм. Айлгүй яах вэ? Тэгээ уг нь бол тэр бидний эмчлүүлээд явж байгаад идэгсэн тэр хүмүүс нь яриул өгөн зүгээр. Би одоо хэлэхээр бурууч. Дахиад нэг асуулт байна. Хүүхдийн угаалга хийгээгүй 7 нас хүрсэн хүүхдээ одоо өсний үргэлгийн яслаагүй тэр одоо яг вэ гэсэн нөхөж өсөн юм байна. Тэгтээ юу яах гэсэн те одоо зарим нь 40 гарчаа 50 хүрчээд үсээ ахтуулж штэ. Даах ахтуулаг байсан гэдэг. Тэгэхээр заач чи бас арай гайгүй байж шүү дээ. Тэгэхээр нэг сайхан хүүхдийн ус авдаг өдөр хүүхдийнхээ даахыг одоо үргэх нь бол зөвлөлтөө. Тэгээд тэрийн сайхан ном ёсоор нөөцтэй ном уншаад тэр тасвар нэмийг нэг сайн шуурах хэрэгцээтэй. Насаа нэмжидгээд ном байж байгаа тэрийг сайхан тэгээд цаг зөксөн өмчин банзарч идрийг сайхан уншаад хүүхдтэй цэнд аюуш гэдэг насныхаа тухайд номыг уншуулаад
тэгээд бас нэг зам хуургаа сайхан ажиллуулаад тийм ингээд одоо хэрэгжих юм бол энэ одоо их чухал та. Тэгэхээр энийг одоо бид нар хийж болно л да тэр хүүхдээ ус явдаг юугаар хийцэн дээр баг. Энэ одоо миний нэг чиг сүүл. Тэгээд таны бас нөгөө яг тун дээр нэг төрсөн өдрөөр унших хүүхдүүдтэй уншиж их номын бас тийм. Төрсөн өдөр чинь бас нөгөө талаа нэг зөвхөн ялгаа үедээ баярлалаа өнгөрөх өдөр биш буйны өдөр болохоос сайхан ажиллах үед яг ингэж ирсэн чинь санажлаа. Тэгэхээр ерөөсөө төрсөн өдрөө мэдээж одоо түмэн зарлаж ингэж бас хийдэг ёс журам өгөөсөх аргагүй. Гэхдээ ерөөсөө төрсөн өдрөдөө бол буйн хийх юм. Яагаад гэвэл нэг эрдэнэ хүмүүний сайхан төрлийг олцсон. Тийм учраас тэр эрдэнэ хүмүүний төрөлдөө баярлаа. Төрөөж өсгсөн аав ээжтэй баярлаа. Яг үнэхээр аав ээжээр надад баяр хүргэхээс илүү эхлээд тэр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүн хамгийн түрүүнд аав ээжтэйс мөргөж талархаж сайхан үгээ хэлж ачиж чинь одоо насан туршдаа дурсаж өгöd аавч тийм би таны ачаар аав ээжийнхээ ачаар өдөрт ихтэй сайхан явж байгаа. Энэ бол та хоёрын нь ачуудыг ихтер нөгөө хоёр хайлна. Тэгээд үр хүүхдээ ямар ухаантай болов гэж бодно тийм. Ингээд тэр гэр бүл дотор чинь гой уур амьсгал бий болдог байхгүй юу? За тэгээд нөгөө мэдээд тэр хүүхд чинь гар зайлгаа тэрийг баярлуулах юм бол хинт ч одоо бид нар чинь тэр чинь нөгөө бас нэг өглөг өгч игээд шүү дээ. Бурхны шин чинь гой цагаан нар чинь дандаа нэг өглөг өгч одоо тэр сайхан яах. Тийм учраас тэр бас нэг өглөг өгч буян хийжээ. Тэрнээс нь төрсөн өдрөө нэг хүнээс нэг бэлэг авах заавалчгүй тэрийг шаардаад тэр өсөнгүү энэ ингэсэнгүү тэр тэгсэнгүүгээд ийм нэг муухай хорон хонхоо сэтгэлтэй нэг хүний яс зүй босын сэтгэлээр төрсөн өдөр тэмдэглээд бол хэрэггүй дээ. Тэр бол тийм буйн дөрвөл тэмдэглэжсэн нь бол агуу их одоо ач холбогдолтой гэж байна. Тэгжил одоо хүмүүс хэлдэг шүү дээ. Ер нь тэгжил бодож явдаг. Ийм учраас бол яг та бидний үчин тийм их төрсөн өдөр хэрэгжижсэн тийм хожим сүлд нь тэрнээс бол байгаа юм дээ. Ер нь түрүүн бас нэг ээжүүдийн тухай ярьж байгаа үед бодлохын гэр бүлийн эрүүл мэнд ээж амьтдад юм шиг санагдаад байна. Тэгээд тэгэхээр одоо хань ээжтэй хоолсон дөрвөн хүүхдээ хоолсондоо их хэмжээ өдөрч одоо бас буйны нэг хэлбэрүүд болж байгаа. Тэгэхээр ер нь эмэгтэй хүмүүс ч эрэгтэй хүн ч гэсэн бүгдээ их ажилсаг болж сууж хүмүүжих хэрэгтэй байна. Хүнийг мууж, хүнийг одоо гэмийг харахаасаа илүү өөрийнхөө гэмийг бид нар олж харах. Бурхны ном бол ерөөсөө өөрийнхөө гэмийг олж хараа. Бусдын гэмийг битгий дууд гэдэг шүү. Тэрний яаж өгтөр муу юм хаацаж байгаа юм бишээ. Энд чинь одоо муу юм гэдгийг хараад байхаар өөртөө ч гэсэн эвгүй байдлаар өөрийгөө эвгүй байдалд оруулаад өөрөө нүгэл хураах юмудаа хийгээд эхэлчихдэг тийм. Тэгэхээр мэдээж сайн нөхрийг хүний болгоход одоо үгийг хэлж засвар залруулах юм байлгүй яа. Гэхдээ энэ одоо яаж нөхдөр ээж хүн их сайхан хоол сайтай байх юм бол одоо нөгөө зан сайтай хүн цугладаг гэдэг шүү дээ. Замаг сайтай шуу цугладаг гэхчээр бол тийм одоо сайхан зан чанараар үр хүүхдтэй хоол ундыг хийж өгөөд, хань эцтэй хийж өгөөд, за тэгээд одоо мэдхийн бол тэр хүн одоо би та нарын хоолыг хийгээд байна гэж ядарч тэгж яах гэхээсээ илүү тэрнийг өөрөө одоо би нэг ч гэсэн одоо хань эцтэй үр хүүхд энэ чинь бас л нэг л бодис одоогийн явдалтай тийм. Энийг би нэг өргөл хийгээд хоол ундыг барьж яадаг бол тэр хүн насан туршдаа буйнаа хураагаад ингээд өдөр тутам гэр дотор буюу хураагаад харин тийм шүү дээ. Эрэгтэй хүн ч гэсэн би нэг өдөр нэг хань эцтэй болсныг би нэг ажил сурсандаа нэг хоол хийгээс яах вэ? Одоо сайн мөн хамаагүй нэг бас нэг хийгээд хүчтэйгээд тэрийгээ бас нэг хийгээд ингээд одоо бас нэг за би өнөөдөр та нарт сайхан гүнцэг барьж шүү. Миний одоо хийсэн одоо ингээд буйнаа болгож хүртээрийг бол хэн ч гэсэн тэр чинь таалагддаг юм тийм. Ингээд энийг одоо тэгэл ер нь хийж байгаа ажил үүс мэрэгжил болгоно одоо буйнд оруулж амьдраарай гэж одоо Монголынхаа түн таахын дахин одоо хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол их чухал шүү. Бид нэр сэтгэлийн одоо гэмтэй байхдаар юм сайжирдаг юм аа. Сэтгэлийн гэм хэдий ч нэн жасварлын үнэхээр
тэр бодтой тэр нэг засварлын сэтгэл хүнд үүсээд ирэхдээ л ерөөсө тэр хүний ажил ерөөсө аяанда тэгэл бүтээ явчихна. Энэ гэтэл бид нар тэрийг өөрөө юм цаажирчаад тэгээд нэг олон юм хүсээд байна. Үд хаалга нэрт түлхүүрэн таахгүй, түлхүүрийн тааруулах хэрэгтэй. Сайн явахад олон түлхүүр хэрэгцээ. Тэгэхээр тэр түлхүүрүүдээ харин дандаа яг. Тэрээс бүр чойжлаад буруу юм хийгээ яваад байна. Энэ бас асуулт ирсэн байна. Тусаа явж бүржүүлэх үе. Энгийн аргуудаас зөвлөгөө өгөөч гэсэн. Одоо та нар монголчууд хэрэглэхгүй болсон л дөө. Тэрээс уг нь бол дээр үед тусыг төвлөрүүлдэг хамгийн чухал юм бол каранцаг гэж ярьдаг. Намрын одоо яг эдчний цагаар хийсэн жинхэнэ одоо эрүүл модын тусыг хавар нь идчихсэн тэр зам үйл ёс чинь бол цус төвлөрүүлэхэд маш чухал. За нөгөө нэг талаар бол цус төвлөрүүлэхэд Монгол эм тангууд байдаг юм байна. Тэрийг их сайн одоо юу гэх юм. За тэгээд үнэхээр одоо тамир тэнхээ ингээд их муутай байх юм бол тэр химийн талын юмнуудыг хэрэглэх хэрэгцээтэй илүү болоо те хотод руугаа чиглэсэн эмнүүдийг их сайн үжиж одоо цусыг бий. Тэгээд бас цус их одоо алддаг хүмүүс байна. Одоо байнга нэг цусартаад. Энэ бол үнэхээр Монгол анхаарсан тэр цусыг одоо үнэхээр гайхалтай тогтоодог юмнууд байдаг шүү дээ. Би одоо тийм эмэгтэй хүн одоо сар гарan сарын зэмлэгийн асуудлаас цусаалдаад тамир хийхэд барагдаад шоконд орох хэмжээнд явж лээ. Тэгэхээр тэрийг 2-3 том хугацаатай зогсдог. Тэгээд цааш нь Монгол юм өгөөд ингэ явахдаа тэр нь сайжирчдаг. Тэгэхээр биеийн 7 тамирын бол их хэвийн хэмжээнд уртм одоо сайхан ийм танг одоо үүж хэрэглэх юм бол их чухал. Тэрийг бол манай намдсан дээр очиж байгаа уламжлалтын эмчнэр бол сайхан удирдах туслаад өгч ийдэг. Өөрний ахыг өрөвслийг уламжлалтаар яаж амжилтдаг вэ? Өөрийг бол одоо их сайн эмчилдэг хараг байна. Гэхдээ одоо бид нар бүр ингэж шээсээр өөрийг хайж байгаа. За тэгээд одоо бүрний докторлын өмнөх үед байж докторлт орсон ийм хүмүүс эмчилгээ өгөхөд айгүй маш одоо мундаг үр дүнтэй эмчилгээнүүд бол байдаг. За тэгэхээр бүрний цаана бол бас түрүү та асуужсэн тэр элэг гэдэг хүн асуудал гэж хэлээ. Элэг болоод бүр энэ эргэтийн системүүдийн чинь цаана бас нэг дардын чандад нэг хордлогчууд нь бол ус савдгууд байдаг. Тэгэхээр бүр их хөвж байгаа хүмүүс бол ус савдгийн номыг сайн уншуулж явах. Элэндээ ч гэсэн тэр ус савдгийн хорлол байж байгаа. Тэгэхээр бүр бүгдийн энэ цул сав эргэтнүүдийн чинь бүгдийн өөрсдөө хамаардаг тийм цаана нөлөөлдөг одоо гадны шалтгаан өсвөл бол ад болоод ус савдгийн хорлол зөндөө байгаа шүү. Тэгэхээр энийг нь бодоод бөөрөнд юм жоохон юу яаж явах хэрэгтэй. Тэгээ бөөрөнд бас ингээд нэг зүүдийг одоо зүүлт бүс байдаг л тарнаар одоо хийдэг тийм юу арга шарга байдаг л да. Тэгэхээр тэрийг одоо бас сайхан хийгээд За дараагийн асуулт Европ амрах фонд тархины даралт гэж хэлээд байгаа. Энэ тархины даралт гэж үнээр байсан уу? Бариад ч юм уу засаад одоо юм арилах уу? Тархины даралт үүсэж байгаа явдал бол цагаа судалтай. Тэгээд түрүүн би хэлсэн шүү дээ. Энэ хүү төрсөн баг хүүхэд юм болов юу яаж байгаа вэ? Тэгэхээр энэ бол тархины даралт нь бас байгаа. Энийг бол эмчилдэг Монгол амрах фонд байж. За тархины одоо хүүхэдэд тархины үеж байгаа бол тэр эхийн одоо дөрөв хэлээс эхийн хэвлийг яах нь эхийн тэрхийний олон хиймүүдийн асуудал харимтж хорогдож хямрсантай холбоотой үүсдэг шүү. Тэрийг бол одоо хүүхдийн энийг ингээд эмийн ургамлаар ингээд боогод шагшаад хэрэглэдэг арга байна. За мөн одоо дотроос нь юм угаад хэрэглэдэг арга байж барай одоо тэр байдлыг бол хийж болно. Ийм аргуудаар бол бас эмчлэх тохиолдол зөндөө байдаг л да. За бас дараагийн асуулт байна. Эмэгтэй хүн одоо
ариусгах, алдаа дутагдлаа амжилт бүх хүүхдтэй сайн сайхны төлөө одоо унших маань нэгсэн байна уу? Тэр бид нар юун дээр тавьж л та нар бидний хэдэн тарин гаргаж өгсөн байж байгаа. Тэгээд тэр тарныг одоо тавьж ирэхдээ өөрөө одоо таавал маань уншиж болно, мэгзмээ уншиж болно. Тэгээд умаахан гэдэг тарныг одоо их сайн уншиж, Бадрууны хомпад гэдэг одоо очрооны чинь одоо язгуурын одоо бидний сахиус ирсэн гомбын Умаравацнати гэдэг ирсэн гомбын одоо тарныг одоо сайн уншиж байгаа. Тэгээ манлын тарныг одоо их тогтмосон. Тэгээ тарин уншихтэй явахдаа тэгээ хүмүүс нэг уншлаа гэдэг ингэж байна. Тарныг одоо өдөр тутам уншиж авгийн хэсэг тусмуудаа чадсан үүсдэг шүү дээ. Тийм учраас одоо би бол хүмүүст шанартай явахдаа хамгийн багт нь энэ тарныг сайн уншаад ирэх. Тэгээд дээш нэг 10 сая уншаад юм бол аяндаа ерөөсөө өөрийг хамгаалаад өөрөө бос тэр бараг тэр эмээ өвөө аав ээж тэр хүүхдүүд жижигэн халуун үлээрх юм бол бараг тэр 10 саяас дээш уншсан тарин номтой хүн бол тэд үлээгээл тэгэл тэр нөхцөл шалтгаануудын нэглүүлээд байгаа гадны нөхцөл шалтгаануудыг бол амирлуулж шít. Гадны шалтгаан нөхцөлөө биш эрүүл мэндийн хувьд бол бас эрүүл мэндээсээ болоод үүсэж байгаа юм эмчит хандан бас тэр таринууд чинь манлын тарин бол бүхэл өвчтсөн. Тэг гадны шалтгаанаас гадна энэ бүртүүдийн чинь бүх тарин дотор тэр нэн засварлын ох байх ш. Хоосон чанарын мөн чанар байж байгаа. Шүтэн барилгын ухаан, арга барилгын ухаан хамгийн өндөр түвшиндээ ингээ кодлогдсон шүү дээ. Тарин бол энэ код шүү. Тэгэхээр энийг одоо сайхан бодож амьдралдаа авч ашигладаг хүмүүс байна. Тэгээд үнэхээр тарин их уншиж бас тарин тэр миний хэлж байгаа түрүүний тэр сахиусынтыг одоо зүүж хэрэглэдэг энэ бүх хүмүүс одоо бас зам хүнийхээ талархж байгаа одоо илэрхийлээ. Хэрвээ тэгж чаддгүй хүмүүс байвал бити өгөөсгээрээ тэр өгөөсгөж байгаа үзлээсээ болоод та олон юмыг одоо авах эсвэл олон өв уламжлал соёлын одоо үр хүүхдэд та зааж өгч чадахгүй болох ийм одоо асуудал үүснэ. Тэгвэл та нар тэгж чаддгүй бол өнөөдөр миний ярьж байгаа үгнээс ингээд дараа нь би тарны тухай яг тусгай тийм лекц уншиж өгч болно. Тэгэхээр энэ болгоныг ягаад тэр тарныг одоо нэг уншиж үедээ амьдралдаа би ч бас нэг авч үр хүүхдэд ач холбогдолтой хүн шүү дээ. Өвөө заагаад өгсөн, эмээ зааж өгсөн гэж тарин уншдаг хүмүүсийг хараад би үнэхээр одоо баярлж байгаа шүү. За чи одоо тэр эмээ өвөө бодоод энэ тарныг сайн уншижээ. Чиний эмээ өвөө бол чамд сая доллароос илүү үн цэнтэй эмээг өгчтэй. Тийм учраас миний хөө одоо тэгээ чи тэр эмээ өвөө бодоод аав ээж заагаад өгсөн гэсэн хүн ч байдгийг, лам багш зааж өгсөн гэсэн хүн ч байдгийг. Тэгэхээр тэр болгондоо одоо талархаж яваа чамд одоо чамайг бол ерөөсөө маш сайн яваарай гэж л одоо их ерөөсөн байх шүү дээ. Тэгжил харин зааж өгчтэй гэж одоо би хүмүүст хэлдэг. Тэгэхээр тэр утгаар нь Монголын ард түмэн бол яг айл хэр дотор энэ экологийн шашны оройн чимэг усхан тарны ухаан байсан шүү. Энэ их олон зууны турш хорсон тогтсон юм байна. Бид нар коммунизм гээд өөр гадны үзэл бодол орж ирээд тэгээ энийг одоо хэрэггүй гэсээр байгаа 70 80 одоо 100 жил ингээд бид нар энийг холдуулчлаа. Тийм учраас би нэг дээр үед одоо нэг санал бичсэн. Гэхдээ одоо энэ монголчууд одоо эргүүлээд тэр тарны хагуу их ач холбогдолтой тарныг одоо гэр бүл дотор оруулж ирээ. Тэгээд гэр бүл дотор одоо уншиж сураа. Тэгээд тэрнийхээ ач тусыг та нар эзэн. Тэг? Өөртөө сайхан яв. Өөртөө танаа удам угсаа чинь сайжрах шүү дээ. Удам угсаанд маш их одоо цэвэр цэмцгэр болгож өгч шүү дээ. Тарин уншсаар байгаа. Ийм л байдаг. Тэгэхээр нэг гэр бүл дотор их тарин уншсан маш одоо мундаг чадaltaй лам ургууч байсан хөгшин настай хүмүүс байсан. Одоо тэд нар маань ер нь орчингийн мөнгөсийг үзээр байгаа. Ер нь бараг нүднийг юм болж эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг одоо эргүүлээд Монголын ард түмэн маань нэг зөв юм бас нэг ихээс урчих хэрэгтэй. Энэ сайн гэсэн бол сайн гэдгийг хүлээж аваад сайных нь үр дагаврыг та өөрөө хөдөлмөрч. Тэгээ би шанартаа бусад хүмүүс ярьдаг үү чи тарин их хүнсэн хүний хүндэд яваарай.
тарим их унсан хөгж их хөдөлмөр хийсэн байдаг шүү. Наад хүн чинь тарим уншиж байхдаа тэгээ хүний нөгөө муу сэтгэлүүд амьлаа. Сүүлдээ бүр тийм уян зөөлөн юм болгоныг хүлцэнгүй хүлээж авдаг. Тэр чинь тарим тэр дотор код нь байгаа чинь. Тэр хүнийг одоо сайхан хариуцах, эрүүл байлгах, нинж асуудлын сэтгэлийн аривжуулж өгдөг байхгүй тэр таримч. Тэгэхээр энэ нинж асуудлын сэтгэлийг таринаас бас авч болж байгаа. Бид нар өөрсдөө үүсгэх дээр бас нэг болохгүй тарим их үнсээр байгаа үүсчдэг зөндөө тохиолдол байна. За хүүхдийг бор хоолнд оруулахад юунд анхаарах вэ? Хүүхдийн хооллолт юм байна. Гэсэн мэт одоо ч нэг хэсэг чинь багцаа тийм юм байна гэж тийсэр шуугадсан. Тэгэхээр хүүхдийг бор хоолнд оруулах нас нь болоод хугацаанд болоод ирэх юм бол оруулах хэрэгтэй. За өхөө өгчөөсөн ч хажуугаар нь жоохон өвдгөлдөө тийм. Тэгээд нэг зарим хүүхдийн чинь өсөлт байдлаас болоод зарим нэг 7 сар 8 сартаас үүсээ зарим нь одоо их сүү яах угаасаа болоод их юм да хоол юм одоо каш машаар үжээ явдаг юм байж л их тийм. А гэхдээ бол бор хоолыг явахтаа ерөөсөө ясны шүлгийг одоо дайлан хоньны ясвэж хүй юу. Тийм ясны шүлэндэл жоохон одоо тэрийг бол маш сайн жижиглэх хэрэгтэй. Хүүхдээ хоолойд оруулахгүй байхаар тийм. Тэгээд тэр шүлтэй тийм бантан шүлтэй жоохон мах шүлний тийм одоо зүйлийг анханаас өгч юм бол тамир тэнхэд мод маш зүг байж байгаа. За нөгөө нэг талаараа бол бид нэр хүүхдийг одоо ингэ яхад би түрүүнд хэлжсэн. Хүүхдэд бөө жоохон тэр бороолн ороод яж нэг гизэс дотор нь одоо бид нар тэрийг тунгалаг тав гэдэг юм байгаа. Тэр тунгалаг таваас нэг ятгахтай жоохон хүүхдийн чинь нэг тунгал 4 хуваасны хэмжээтэй нэг жоохныг хоолнд ч юм уу эсвэл ууж байгаа юмд нэг хийгээд өчөөл ингээд байх чинь бол цаашдаа нөгөө тамир тэнхийг аваад эрүүл өсөлт нь бас маш чухал шүү дээ. Нэлийн одоо тийм болдог шүү. Сайн байд. За тэгээд дараагийн асуултаас насаг орч хамтаа уламжлалт амгаахны талаар үнэтэй сайхан зөвлөгөө өгч байгаад бодож байна. Тэгээд хавар цагтын эмэгтэйчүүд ерөнхий эрүүл мэндэд дэмжихийн тулд гэрийн нөхцөл юу идэж бол ямар эмчилгээ хийх вэ? Хоёр дахь нь болохоор хамаг түүнийг ямар өдөр хийдэг вэ? Ямар үр дүнтэй вэ? Тэр эмэгтэйчүүд одоо мэдээж хаврын үйлчлэгч нь бол одоо юу яах вэ? Хий болоод юу гал махууд одоо ийм махууд одоо ихсдэг болов. Тэгэхээр энэ бол тэнцвэртэй чанартай халуун биш бүр одоо сэрүүн чанартай биш тийм тэнцвэртэй чанартай хоолндыг бол зөв. Тэгээд ерөөсөө энэ эмэгтэй хүний хамгийн бас нэг гоо сайхан байх юм бол юунд өршөлт юм бэ гэхээр хоолны хэмжээг барьж байх хамгийн чухал. Битрүүлж ерөөсөө юмыг хэвтүүлж илүүдүүлж бас дутуулж яг тэр хэмжээндээ. Тэгээд яг л өөрийнхөө тэр хэмжээнд юм иддэг байх юм бол та ерөөсөө жингээж байдаг тийм. Ингээд өөрийнхөө одоо эрүүл амьдрах ухааныг одоо ингээд хотоодны галын элчийг одоо хямруулахгүй болчихно. Хотоодоо яг өөрийнхөө эрүүл явах жам ясныхаа дагуу процессыг дагуу яваад байгаа. Тэгэхээр энэ хоолны хэмжээг одоо их сайн тохируулж одоо идэж сурах. Би бол ингэж боддог шүү дээ. Ер нь 90 оноос хойш бол монголчууд яг онцгой хоол ундыг бол үнэн замбараа гэсэн шүү. Тэрнээсээ болж нэлийн ч олон өвчнийг хүртэх шиг боллоо тэгээд. Тийм учраас хамгийн их чухал юм бол эдийн ондаа шүү. Өдөр тутам идэж ууж байгаа энэ зүйлдээ бол их одоо жишээлбэл их сэрүүн чанартай цайнууд байна шүү дээ тийм. Тэр цайнууд бол одоо бас тэгэхээр сайн чанарын цай бол өдрөл тохируулж одоо хэрэглэх зүйл юм байна. А нөгөө нэг талаар бол хоол ундаа бол одоо маш их яагаад тэгээд одоо бол яг нэг хүний махтай ясны шөлмөлтэй тийм зүйлүүдийг ясыг одоо хичнээн удаан чанах тусам
улам одоо өөрийнх нь шинж чанарууд нь бол бас бий болж идэв. Тэгэхээр тэр юмыг одоо хэрэглээд ингэж явж хэрэглээ. Дараагийн асуудал нь Ханууд гүнүүрийг эзэн хийдэг үү? ханууд гүнүүрийг бүр үнэхээр одоо даралт гэтэр яагаад тийм бол тэр цаг хугацаа харгалзахгүй хүний амь амьдралтай бодлоос нь одоо яаралтай үед хийх тохиолдол байна. За ер нь болцоотой одоо бэлтгэл хангаж байгаа хийх юм бол намрын үйлчлэл хануурыг одоо хийх юм бол зөв намрын үйлчлэл хануурыг одоо сайн. Төөнөрүүлэг бол одоо төөнөрүүл хийний одоо маш сайн заслын эмчилгээтэй. Гэхдээ тэр чинь эмч хүн үдчээж зөвлөмө хөөс биш. Бүгдийг тэгээд ихэд ч бас нэг хэлж болохгүй байх. Тийм. Одоо нэг юм хэлж чадаа бүгдээ тэгээд нөгөө хүмүүсийн юм мэдэхгүй эндээс нэг далтаас өдөрж байгаа юм шиг болох гэж одоо болохгүй юм. Төөнөр сайн бүр сайн нэг юм хэлчих. Нэг эмч тандаа хайц хэв дээр яаж хэрэглээд явах юм бэ? Эсвэл өөрөөсөө эмчийг тандаа тэрийг хийлгээд явах юм. Болцоотой. Баймаас цаатаа бол. Харин Тэний асуулт ирчиж. Астмтай хүн ямар том вэ? Олон жил астмтай явж байна. Гэсэн юм. Астмыг бол Монгол улсч нөхөр бүр шинэ үүсэж байгаа астмууд бол тэр дөрөв идэв шүү. Би энийг амьдралаас олон хүн дээр хэлсэн. Архив тэр өчиг очсон бол олон жил тангаах нь та яв. Тэгээд тэрийгээ сайхан эдгэх эм тангаа уугаад тодорхой жоохон хугацаа хэрэгцээ тийм. Тэгэхдээ астмын эм тодорхой тийм юм ууж тэгэж нэг байснаас илүү Монгол юм уух нь бол тодорхой хугацааны танд л илүү үр дүн өгөх нь баталгаатай гэдгийг хэлье. За ингээд болчиход. Харин цагаараа мэдсэн. За ингээд Монголын ард түмэнд маш их баярлалаа. За өндрөөдөө бас их баярлалаа. Тэгээд ингээд Монголын ард түмэн бүгдээрээ эрүүлийг утнасаж удаан жаргаарай. Та бүгд минь одоо миний ярьсан зүйлээс ганц нэг ч гэсэн ухаарсан бол амьдралдаа хэрэгжүүлж яваарай. Сонсоод одоо хэрэгжүүлэх нь бол маш чухал байж. Сонс гэж байгаа. Тэгээд тэнийг дахин санаж бодчихъя гэж байгаа. Тэгээд тэрийг амьдралдаа дадлгажуулж хэрэгжүүл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг одоо бас бодоод хэрэгжүүлээд одоо ингэ явах нь бол одоо чухал шүү дээ гэдгийг одоо та бүхэндээ хэлье. Харин одоо соёлыг олон гоё сэдвээр ярилцаж болохоор сая санаа байна шүү дээ. Тэгээд бидний бас сонсон үзсэн хүмүүстээ баярлалаа. Ярилцлагыг хүсье. За бидний урилгыг хүлээж авсан хамтаа баярлалаа. Олон үнэтэй зөвлөгөөнүүдийг эмэгтэйчүүдтэй өглөө ингээд сургалтанд идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн сургалтаараа дахин уулзцгаая. За баярлалаа агш. Юуны 40 минут натаа 45 минут скор явж гэж. Шон. Слушай, не Манай дээр гарч явах хөтөлбөр хаац юм.